Дөнгөж сая үзэгч та бүхэндээ хэлсэн амлсан ёсороо яг одоо студидтэй дараагийнхаа зочдоо бид та бүхэндээ уулзуулахад бэлэн болсон байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бэмпхүү за мөн хөвсгөлийн галаа буюу Монгол Улсын соёлын тэргүүний ажилтсан жүжигчин, дуучин гэд олон явьяастай манай галсайхан ах маань хүрэлцэрсэн байна. За та хоёрт өдрөм дүргээ. За сайхан хаваржиж байна уу? Сайхан хаваржиж байна уу? Таны хувьд одоо маргааш тоглолт болох гээд. Гэгэлзэл байж байна. Гэгэлзээ нойр хүрхээ очихсан. Шөнө өрөөс 3 цагт л. Аха. 3 цагт л. Өнөөдөр бол ер нь унтаж амрахгүй болохгүй хэлгүүдээ тий. Нойрны юм уужгаад унтаж бодоод байж байна. За тэгээд соёлын төвөргөнд бол маргааш 19 цагаас байсан тий. 19 цагаас тоглогдно. Таны хувьд бол одоо яг Улаанбаатар хот хийж байгаа анхны тоглолт мэдээж 2 дахь тоглолт болж байна тий. За тэгээд уран бүтээлийн сонин сайхан тоглолтын үйл явц хэрэг болж байна. Бас энэ тухайга та ярихгүй юу? За би бол одоо бас телевиз үзэгчдийн ихүүдийн амгалан айлдах. За тэгээд бас уран бүтээл хийж байгаа, тоглолт хийж байгаа талаараа бяцхан мэдээллийг өгье гэж ингэж бодож байгаа юм. Тэгээд миний 2 дахь тоглолт юм байгаа юм. За 1 дахь тоглолтыг бол Монгол бүхий өргөнд 13 онд хийж байсан. 2013 онд. За одоо төвсглийн галаа тоглолтоо би бол соёлын төвөргөнд хийх гэж байна. Маргааш 19 цагаас тоглоно. За тэгээд бол би энэ хугацаанд бол дэлгэцийн ганц тэгэн бүтээлүүдэд Монголын уран сайхны кино 2-3 кинонд орсон байдгийг. Тэгээд өөрийнхөө бас дууны ур чиглэлийн уран бүтээлүүдээ бас жаахан дүрсжүүлээд клип юм жаахан шинжилээд ч юм уу тиймэрхүү байдлаар хууч уран бүтээлүүд дээр жаахан ажиллаад тэгээд бол одоо дахиж гаргаж байгаа. За сая бол энэ тоглолтод зориулж бас нэг шинэ сайхан тийм амьдралын тухай сайн сайхан одоо мөрөөдөлтэй хүн болгоны одоо тэр сайхан сэтгэл оюунд нь бас таашаагдах үз. Тийм утаагаа агуулгатай шинэ дуу бол дуулсан байгаа юм. Тэгээ энэ дуу маань бол одоо ойрдны яруу найрагч болор цэрэн гэж хоёр сайхан хүмүүс манад энэ шинэ уран бүтээлийг энэ тоглолтод зориулж хийж өгсөн. Энэ сайхан тийм өөдлөх заяа нэртэй. Энэ дууг одоо дуулах гэж байгаа. Сайхан шинэ дуу дуулаад ингээд клип дүрсжүүлээд ингээд би том хоолнд бол хүргэж эхэлж байгаа. Тэгээд маргааш сайхан дуулна да. За тоглолтод олон сайхан уран бүтээлч мэдээж урилгаар болтон түүнийг бол яхахгүй Бэмпхүү ах яг одоо бас хүрэлцээрсэн байна. Бэмпхүү ах бас хөвсгөлийн галаагийн талаар бодвол найз нь байж таараа. Найз таараа. За тэгэхээр манай гал сайхан биднэр бол одоо урлагийн талбарт нөхөрлөөд олон жилийн ардаа үджээ. Тэ манай галаа бол хүнийг хажууд нь суулгачаад магтаад байгаа бол бас эвгүй. Тийм тэгээд найз юм тоглолт бол сайхан болно. Ер нь бол урлаг гэдэг бол дандаа хамтын бүтээл, хамтын хэв нэгдэл сэтгэл их нөхөрлөл дээр одоо толгуурлж босч явдаг одоо ийм хүчин зүйл байдаг. Манай галаа бол одоо энэ дээр галааг ямар хүн бай. Яг ийм үед бол хүн бол өөрийгөө нэг тийм бас өөрийнхөө хэмжээ багцааг бол мэдчихдэг байхгүй юу, тийм ээ? Би хэр олон доо би хідэн найзтай юм, тийм ээ? Ард түмэн над хэр хайртай. Би ер нь ямар уран бүтээлч. Гэдэг бол одоо өөрийгөө ер нь хүн бол нэг 2-3 жил болж байгаа нэг сориод байх юм шиг байгаа шүү дээ. Ер нь амьдрал гэдэг бол тэмцэл. Тэгээд манай галаагийн олон сайхан сэтгэлтэй, галаадаа хайртай олон сайхан бүтээсэн тоглолтод оролцож байгаа, дэмжиж байгаа. За ингээд галаагийн ажил үсэх сайхан бүтэж яваа. Манай галаа бол сайхан сэтгэлтэй. Одоо бас ингээд магтгал болчиход байна те. Одоо яа харахгүй. Тархан бол тал үрийн ашигтай гэдэг шиг одоо манай гадаа бол нэг тийм тал үрийн одоо авиастай универсалны одоо тийм хүн тархан мал. Тэгээд гадаа бол ганц авиас үлгээрээ ингээд тогтохгүй бас их сайхан сэтгэлтэй их тусч юу н урлагийн одоо бидний дотор найз нөхөд гэдгээрээ биш Монголын ард түмэн Хөвсгөл нутгийн ард түмэн Монголын энэ одоо ард түмэндээ одоо хайрлагдж хүндлэгдэж явдаг ийм л одоо залуу байна. Тэгээд галагийн тоглолт сайхан болно. Одоо миний найзын тоглолтыг ирж үзээрэй. Олон сайхан нөхд нь одоо ирж оролцсон. Галаатанд инээлгэн. Галаатанд одоо зуны дэлгэр цаг 93 наадмыг санагдуулна. 90 хонгор хоолоогоор одоо уйл уйлан хайлуулан сайхан дуулна. Тэ? Тэнд одоо бүхэл сайхан авиас ард түмэндээ одоо өргөн барс ийм сайхан үдшиж байх болно. Манай галаа бол одоо сайхан илгэлдэг. Амьдрал дээр одоо тайзан дээр одоо инээлгэж байдаг. Амьдрал дээр ч одоо инээлгэж байдаг. Хөгжилтэй одон төрсөн одоо ийм хүн юм байгаа юм. Тэр инээдтэй хүн юм уу тийм. Тий. Харахад одоо бурхан одоо энэ хүнийг бас тэрний төлөө ард түмнийг одоо хөгжөө инээлгэж яваараа гэж төрүүлсэн юм шиг. Бид одоо нэг цаг үед одоо хөгжилдөн хөөрөлдөж одоо амьдэрч явна бүр зэрэгцэн. Сайхан шүү дээ. Өөдөөс харахад бүр инээч гэдэг.
Харин тэгээд Галаахан маань хувьд бол одоо Хөвсгөлийн цагаан уулын одоо бүр тосонгийнх гэж хэлнэ шүү дээ тий. Тэр ч одоо нэг нутаг. нэг нутгийн нэг довны хүмүүс. За тэгээ ээж нь сайн. Өө ээж минь сайн. Тэгээд ээж минь хэлжсэн байхгүй одоо тосонгийнхэн чи их дууч те авиас бэлэгтэй их дууч хүмүүс эдэг гэж. Мөн одоо галаахын маань одоо юу гэдгийг ер нь одоо төрөл садангууд бол ер нь их тийм нийтж олонтойгоо байдаг. Аг сайхан дуулдаг хүмүүс. Танаа одоо яг тосон багахаас чинь лам сүрэнгээд гавьяат. Ламж үгээд гавьяат шүү дээ. 3 гавьяат. 3 гавьяат. Яг нэг багаас. Сайхан тий. Тэгээ 3 соёлын тэргүүний ажилт байдаг. Тэр нь 3 нь манай хоёр ах бид 3 байдаг. Оо зөө. Араас нь. Одоо яг нэг давнаас тэр тосон уул гэж сайхан болоо тосон дөрөг дууны. Тэрний чинь ард хойд талаас тэр 3 гавьяат маань төрсөн юм л да. Нэг баг одоо тосон баг чинь дээр үед бол бүрэн хаан баг. Одоо араас нь гавьяат тэр найдвартай юм байна уу? Аа. Түрүүж дуурсан гэдэг шиг лээ. Төдий юу хоёр байдаг байхгүй юу гэсэн гэдэг шиг тэр төдий болтаадаг шиг. Харин яг тэглээ сая. Манай нэвтрүүлэгтээ бол би дандрыг тэрийг сайхан нэлгэж байна. Жидэгтэй бас одоо энэ жидэг зүйлс суугаад ард түмэндээ ер нь бас хандаж тоглолтынхаа сюрприз янз бүрийн одоо өөр нэмж одоо үзүүл гавьяас бас жоохон нуугаад байна тийм ээ. Болохгүй тэр чинь тоглолтын дээр л гарах хэрэгтэй. Бас нууц юм бас байгаа шүү дээ тийм. Заримдаа болгоод бас цохиулгачдаг байхгүй юу? Бид хоёртой ярьж байгаа хүмүүс ер нь цохиулгачаад Хаас өөр аргагүй гэж. Тэгээ одоо энэ сайхан одоо танд хүмүүс зөндөө үзэж байгаа чи бас би зүгээр нэг юм хүсгэд тийм ээ. Чиний гоё шинэ номер нэг хийгээд яваад байгаа шүү дээ. Машин дотор бэлдээл одоо би энийг хийнэ гэдэг. Олон сайхан шүлэг найраг одоо бэлдэж байгаа. Өсгөн нутгийнхаа тухай, хотгоодын одоо Цэнхэр нутгийнхаа, хотгоодын Баатар ард түмнүүдийнхаа тухай одоо олон сайхан шүлэг найрагыг цээжлээл яваалаа. Тэгээ нууцаар уншаад байгаа юм бас. Нууцаар бас нуугаад. Надад бас мэддэхгүй байгаа юм. Нуугаад. Тийм машин барьж яваасаа чи тийм үү гээл би сонсоод яваад байгаа юм. Энэ Бямпу одоо маргааш миний тоглолтны хөтлөгч. Ааха. За одоо энэ тоглолтны бэлтгэл ажлын морин жолооч. Оо бас. Импакт бас универсалны юм хийж байгаа. Тийм. Хөтлөгч юм. Тэгээ морин жолооч. Морин жолооч гэж шүү. Тийм морин жолооч. Тэгээ галаа чи нөгөө гоё эсгэрийг нэг Тэгээчтэй. юу яад хэлсэн. Манай би одоо Хөвсгөл аймгийн бас нэрээ бас ажиллаа ярихгүй бол өстой болох. Тийм шүү дээ. Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрт ажилладаг хүн шүү дээ. Жүжигчин. Ажлын маань уран бүтээлчтэй бас телевиз үзэж байгаа. Тэгээ эдгэртэй бас тий хамт олон маань бас. Хамт олондоо одоо сайхан мэдчилгээ дэвшүүлж авна. Би манай драмын театраас бас удаа дараалан Улаанбаатар төвд ирж одоо бас тоглолтоо хийдэг хүмүүс байдаг. Ер нь бол Хөдөө аймгийн уран бүтээлч хүн хотод ирээд тоглолт хийдэг тохиолдлууд ховрын билээ шүү дээ. Гомдгоос тэр очроо хар хангаагаас тэр хин бэ нү? Нөгөө дорж шанцсан байна уу? Тэгээ манай Хөвсгөлийн хэд юм бэ? Одоо манай сэрж төрөмөнх би тэгэл одоо манай амар сайхан сая тоглоо явсан шүү дээ. Тэгээд манай Хөвсгөлийн театрын нөхдүүд бол одоо бас чадвартайгаа л харуулаад гашг санагдаад байдгийг. Ахаад тоглолт хийх нөхдүүд их биш шүү. Тэгээд хэдэн мундаг бүжигчтэй сая би авчирмаар байлаа. Тэгээд сая бас үг хайжлаа өөрсдийнхөө ажлынхаа бүжигчдийг тоосонгүй барьсангүй. Тэгээд хамгийн гол нь тэндээс маш олон бүжигчид ер нь 20 хүн 10 хэдэн хүн ер нь богино асуудал шүү дээ. Тэгээд тэндээс мөндөө самтлаг маань орж ирж байгаа. Эдгээр бас найзууд над мэдлэгээ журмаар ороод өгч байгаа учраас бас тэр талаа бацсан. Тэгнэлтэй тийм байгаа тий. Тэгээд явааж байгаа. За тэр эсгэрэ гэж би энэ эсгэрэх гээд энэ нэг ийм юу эсгэрэ байдаг юм л да. Тэгээд би хийж үзэх гэж товчхон харуулах байна тийм ээ. А чи дараа бас ингэж явах юм байна тийм ээ? Хэмжээл. юу гаваад тийм ээ? Манай галаа ч одоо түрүүн би таргамал тал бүрийн ашигтай гэж жижиг хүн бол одоо жигтэйхэн бол одоо ашигтай гэж одоо хэлж шүү дээ тийм ээ? Тэгээ одоо морь цоллон, бүх цоллон, машин дэргэнд одоо хоолгодоо жижигхэн санамсаргүй юм дээр багтаад явчихна. Тэгээ шаардлагатай үед одоо их насны морь сорин дээр хүүхд олохгүй үед морь унчихна. Одоо бол Тэгжсэн үү? 74 кг таах нь 9 жил морь унсан л да. Би аймгийн наадамд 1 жилийн наадмаар унсан 5 нас тавлангийн аригдуулж ирсэн. Тийм рекорд байдаг шүү дээ. Рекорд миний тэр унсан 5 насаа нэг наадамд тавлангийн аригдуулсныг би нэг олон сонсож байгаа. Чав тэр унсан гэж ярьдаг зүүнээс аваад. Тэр нь бол бодлоо.
Би шаганаасаа дээш махтаж яах махлаг цулдуу хүү юм. 16-наас хүрэл байсан л доо. Бэмпүү ах бас их хүн цаашлуулах юм тийм. Бэмпүү. Хажуунаас цаашлуулаад ингэж л ийм л юм бэлдээд байгаа даа. Яг нөхөрлөг нэг илэглэл байгаа би тэр тоглолтын дээр хийсэн ч яах вэ гэж бодож байгаа Бэмпүүгийн талаар. Житгж болохгүй. Тэгж болохгүй шүү. Тэгж амьдтаа болохгүй шүү. Тэгээд тийм сайхан байгаа. Тэгээд манай Морины Бат хоёр ах маань ирж дуулна маргааш. Би манай хайртай ах маань ирж олон сайхан уран бүтээлч нар бий. Тэгээд ер нь бол Хөвсгөлийн галаа гэдэг нэрийг бол манай уран бүтээлч хамт олон өгсөн энэ Улаанбаатарт байдаг тийм уран бүтээлч. Хөвсгөлийн галаа гэдэг галаа шүү. Чи тоглолтооч тэгж нэрлэл. Тэртээ тэргүүр дуулчид уул усаараа нэрлдэг, ээж аваараа нэрлдэг, хайр сэтгэлээрээ нэрлдэг. Чи Хөвсгөлийн галаа чи ганцхан дуулчин биш өөр хүмүүс хийдэг учраас чи тэнд дотор чинь бүх нэр бол айгүй гоё гэсэн байна. Сэтгэлхалтай нөгөө хүмүүс галаа гэж ярихаар ямар болон Хөвсгөлийн галаа гэсэн яг Хөвсгөлийн галаа гэдэг. Тэгээд миний найзууд одоо эднэр өнтөр өгсөн шүү дээ 13 онд. Батболд бол эднэр ч өгсөн юм баггүй. Тэгээд чи Хөвсгөлийн галаа. Одоо энд байдаг хүмүүс чамайг тэргээр чинь таньдаг хөөс шүү. Тэгээ Төмөрбаатарын галаа гэдэг нэрийг чаддаг жахаас олчоод ирээ. Тоглолтын найруулгыг одоо бас манай ургийн ганцхан манай жанха даваад амдан гэж манай жанха найруулж байгаа тий. Тэр хүн найруул. Тэр найруулж байгаа. Тэгээ дандаа найзууд нь одоо ингэ ямар гоё юм бэ. Ер нь аливаа тоглолтын дээр бас асар их ажил байгаа. Энэ болгон дээр бол стол нөгөө анд найз нөхөд нутаг болсон хамт олон ард гэр бүл энэ төр бол одоо хамгийн том төшөөд болохоор манай сөрөл юу Төмөөлзий маань ирж дуулна. Төмөөлзий Чулуун чимэг хоёр ирж дуулна. Манай гэрэл чулуун дөө маань ирж дуулна. Батболд маань ирж дуулна. Тэгээд эдгээр маань Хөвсгөлийнхаас гадна би бас эднэрийн тоглолтонд их оролцдог. Тоглолтуудыг хөтэлж өгдөг. Монгол орны чинь би одоо 3 таарцсан. Таныг нэр маш гоё хөтэлдэг гэж ээж минь хэлсэн. Маш гоё хөтлөнөө сайхан. Тэгээ Төмөөлөндөө одоо сайхан хурим найрын сайхан хөтлөөд өгөн өрөөлийн тавиад өгөн тийм ээ. Сайхан шинэ жилийн ч юм уу Мартин 8-ны ч юм уу Цэргийн баярын ч юм уу ямарваа нэгэн одоо алтан гац найр наадмын сайхан хөтлөөд дуулаад сайхан тэгээ шүлэглээд өгөн. Тийм болохоор бас миний одоо ард түмэн ч гэсэн надад одоо хандж байгаа хандлага сайхан л харагдаж байна тийм. Тоглолтын бэлтгэл ажил бол одоо ерөнхийдөө бол цэцэр чинь одоо сайхан тайз дээр лед мэдэн зоогоод орхол тэгэл маргааш өглөө нэг хальт юмнуудаа үзэл орой бэлэн өнөөдөр сайхан амарна гэж байна. Харин өнөөдөр та сайхан амарх хэрэгтэй. Эртгээ сайхан амарч. Одоо тэгээд 3 цаг энэ төр хүртэл унтахгүй байваа. Өнөөдөр амарч хоолоогоо сайхан амраах хэрэгтэй. Уцаа сайхан эртгээ унтраагаад. Тэгээ сайхан амарч хийж бодож байгаа. Амарчхан. За тоглолтын найруулгыг одоо мундаг хүн хийж байгаа юм байна. Тэгэхээр найруулга нь ер нь ямар шуухан одоо шийдлээр явахаараа байна. Тэр хэлэхгүй. Ингээд Ерөөс юм ярихгүй юм биш үү? Танаас ер нь тоглолтын дээр асуугаад хэрэггүй биш үү? Нуугаад авах. Одоо ороо Хөвсгөлийн галахыг ирсэн болохоор би бас студийнхаа жаврыг үргэлмээр та гоё өрөөл магтаал те. Тэгвэл бас их сайхан байна л да. Дуулах ч юм уу. Би ч одоо өөрөө санахалт юм гэдэг. Явцсан юм шиг. Тэгвэл их гоё байна. Тийм ээ, тий болно. Таныг л үрн яриулаад л баймаар байна л да. Гүн зингэр нуурын хаан усанд чулуу долоолгон наадаж гүйгүүл намын зэрэглээнд нь хууртаж тал тойроглон гүйсэн дэн чотойтл наадах сумынхаа наадамтрүүлж гээд дааг ногтлон зүудэлсэн дээлийн ингэрэн задгаал чинэггүй өвгөд өн дурайсан би хөдөө Монголын хөх тарцаг би Хөвсгөл далаан цэнхэрэгшгээ тэгжээсэл би бэлэмрээ нуурын нэргдэн хөө миний ээжи суугата ээжи нутгаа санаада байна эрхэм байж би чин ойлгох нүдэ яваад гэнэ шашаага сайхан тий Далархан өнгөөр одоо гоёсэн ингэж явж байгаа шүү дээ. Хөвсгөлийн галаа. би бас зэгдэл юмсан. Тэгээд манай тоглолтыг одоо ер нь бол миний уран бүтээлд олон сайхан хүмүүс бас хамтааж намайг ингээ урам дэм өгж тусалж дэмждэг. Одоо энэ түрүүн хамтын ажиллагаа хамтын бүтээл гэдэг талаар манай найз ярьж илээ шүү дээ тий. Би бас энэ хүмүүст үргэлж баярлж авдаг. Энийг хаа хийсэн газар дандаа дурдж авдаг. Тий манай Хөвсгөл аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга Төмөрбаатар гэх сайхан ах маань байдаг. Би олон удаа уран бүтээлээ дэмжүүлж те хайр ашгийг хүртэж явнаа. За манай Хөвсгөл аймгийн засаг дарга маань хүртэл одоо энэ тоглолтын дээр бас одоо сэтгэл зүтгэлээ оруулаад хөрх юм сая нээж үтсэн байна лээ тийм ээ. За тэгээд одоо дээрэс нь манай төр төшөлсөж явж байгаа манай инх хамгаалан одоо улсын хурлын дэд дарга маань байна.
төрийн сайд, аваа сөрийн сайд маань байна. Эдгээр маань бас одоо энэ удаагийн тоглолтод бас одоо сэтгэл зүйтэглээ оруулж надад тусалж байгаа. За инх туяа гэж сайхан ихч маань байдаг юм аа. Одоо онмогийн их сайхан агсны гэр бүлийн хүн сайхан барилгын компанитай одоо өрсгөлд бүтээн байгуулалтыг хийж байна. Энэ ихч маань бол удаадар олон бас надтай хамтарч ажиллаж байгаа. Тунмал нуур групп гэдэг бас өрсгөл нутгийн гаралтай сайхан бас уул уурхай компани. Суманд байдаг. Тийм. Тэгээд дээрээс нь Даниста Бикер гэдэг. Ингээд ийм хүмүүс энэ удаагийн тоглолтын маань дэмжиж оролцож байгаа. Эднэртэй бас их баярлж байгаагаа бас цэнхэрлэгцээрээ одоо боломжоо ашиглаж та нартай баярлаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Тэгээд мэдээж баярлсан таларсан цагаас сэтгэлээ та бас уран бүтээлээрээ хөргөл гоё штэ. Тэгэхээр ярилцах цагийнхаа дараа үргэлжлүүлээд таныхаа бас нэг уран бүтээл хүрэн та аль уран бүтээлээ үргэж бодож байна? За сөрөл битээр хөвсгөл далайгаар заавал аялаараа гэж манай хөвсгөлийн хоёр сайхан одоо эрхэм ах маань дуулж исэн сайхан дуу 13 бадагтай дуу байсан. Тэгээд битээр 6 бадгийг хоёлоо шилж авч дуулсан. Одоо манай хоёр эрэгтэй дуэтэд зориулагдсан дуу байсан юм л да. 1981 онд гарсан Төмөрбаатар Дэлгэр мөрний Төмөрбаатар гавьяатගේ сайхан гавьяат байсан юм. За Төмөн цэнгэлгээд одоо манай хөвсгөлийн тосон цэнгэл сумын мундаг сайхан дуучин миний анхны одоо бас театр хоолойны маань багш юм хүн байсан юм. Тэгээ энэ хоёр маань дуулж байсан. Тэгээ энэ хоёр маань хоёлоо одоо бурхны оронд байгаа. Миний хоёр багш маань тэгээд сайхан үргэлжлүүлээд нутгийн дүүнэр нь одоо энэ сайхан бүтээлийн төмөндөө хүргээд өртөөлөөд үргэлжлүүлээд те ардын дуултал сайхан хөгжүүлээд ингээд Төмөөлний хайртай дуу болгоё гэдэг энэ дуун дээр ажиллаад хоёлоо нэг дөрсжүүлээд өвсгөллөө дээр нэг клип хийсэн юм. Тэгээ тэрийгэ тавь сонирхуулъя. Манай энэ дууг бас одоо Эрдэнэ сүх гэдэг манай нутгийн дуу бас дуулж байгаа. Гэхдээ ер нь заавал энэ ийм сайхан бүтээлүүдийг заавал нэг хүн хөгжлөх энэ шаардлага байд юм уу? Би бол тэгж боддог шүү дээ. Төмөн дүүгэл дээ. Төмөн ардын дуу гэж өнөд бол байдаг. Тэрүүн шиг дуулаг л дээ. Тэгж бодож бас бид нар адилхан ингээ хийгээ явж байгаа. За тэрийгэ тавина. За тэгээд төслийн галаа ахта тоглолтод амжилт хүсье. За дуучин Бямбхүдэ маш баярлалаа. Баярлалаа. Маш баярлалаа. Миний сайхан найз одоо ингээд явж шүү дээ. Түшээд л найзтайгаа авч ирсэн. Бид та хоёрт маш их баярлалаа. Тоглолтын өмнө бас зав гаргаж ирсэн. Маш их баярлалаа. Ингээд бүгдээ хамтдаа маргааш буюу за 4-р сарын 27-ны өдөр 19 цагаас Солин төвөргөнд уулзцаая. За баярлалаа. Hövsgüldagar dağlayları Hacımın çıksın hacın girere Hangay nutki dong ohodong Uydutkil teger uktun avuna Monguldagar dağlayları Menni çinni tetikini sırgene Motor sever aydın yavu khat Mottun kuyumun tarıldında Motor sever aydın yavu khat Mottun kuyumun tarıldında Sengi dabagar bağlaydara Seçkin sahnik sorun girere Senkir unutkin semskir buskuy çut Seçkin bagda baringin ekvi Soni donda sarın gardaç Soda çağan odu sumridine Soğa çarıksın zoçidiman Zorgin çamıga nekide badında Soğa çarıksın zoçidiman Zorgin çamıga nekide badında Hopsılda ben tinkir mandadım Okku tinkire töltüm bana Öldü kovtar aydın yavu khat Okçi sertili ongi şirkine Oğdumda da garza olaydarı Ödürdün sehni songun girere Onurgun mutki son oğudum Oyun tuğalır gümberinde Onurgun mutki son oğudum
Can